Америкийн ээлжтэй гарахад бэлэн болоод байна. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээр байсан юм шиг байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello world. Let's create memories together. За ингээд бид гурав Канадаас орж ирээд Ниагара Ситидээ сайхан Ниагара Фолсын хажууд сайхан амраад тончлоо. Одоо тэгээ Ниагарагаас 40 минут яваад Буффалод орж ирлээ. Тэгээ Буффалогийн онгоцны буудал арай Ниагарагаас том. Тэгээд эндээс Чикаго нисгээд тэгтээ аваад бүх чекингээ хийчихэд одоо ингээд нисэн дээ. Одоо ингээд Чикагод уулзцай манайхаа. Чикагод уулзцай. 2 цаг нисэн чи хөөрөөл буучлаа те. Буффалогоос 2 цаг хүрсэлгүй нэг цаг 40 минут. За юм да авчуу. Одоо н хар чумдаа гарч ирэх ёстой. Өчтөр Чикагод ирлээ, сайхан амраад гараад ирлээ. Буудлаас гараад ирлээ. Тэгээд энэ Чикаго маань ер нь Windy City гэж нэрлэдэг байхгүй. Windy City гэдэг одоо салхитод гэж байгаа шүү дээ. Нэр үстэй амар салхитай байна. Нью-Йорк руу ч юм уу тийшээ гайгүй байсан шүү дээ. За, өглөөний мэндэ сайн байна уу? За. Сайхан аялал маань эхлэх гэж байна да. За, Чикаго хотод ирсэн. Энд Монгол өсчин байд юм байна. Өсмөсөд суулчлаа бид гурав. Энд нэг ийм өсчин байд юм байна. 57 54 Milwaukee Avenue гэх. Энд манай Монголд өсчингүүд ажилтдаг юм байна. Эрэгтэй эмэгтэй ус застдаг юм байна. Наа зоётойгоо явж байна. За сайн байсгана уу? Сайн байна уу? За бид дөрөв ингээд Чикагогийн төв рүү явж байна. Одоо Millennium Park руу явж байгаа юм байна шүү дээ. Яг Millennium Park руу тэнд том нөгөө шошны өшөө байдаг юм байна. Төвд нь Чикаго хотын төвөр круиз аялал хийх гээд ингээд явж байна. За манай буудал бол хотын төвд байгаа. Гэхдээ бид нар сая ийшээ хотоос гадна тал Монгол өсчингийн газар очиод сайхан өсмөсөө засуулчаа тэгээ явж байна. Энэ экспресс нь болохоор энэ замын аль төгжрэлтэй тал руугаа онгоодог. Үдээс хойш орой ажил тарах үед болохоор хотоос гарах тал руугаа онгоочдөг юм байна. Одоо болохоор хот руугаа орох талдаа ингээ онгооцсон байгаа юм байна. За манай оё минь одоо Чикагод хэдэн жил амьдарч байна? За сүүлийн 5 жил амьдарч байна ойролцоогоор. За. Ажил амьдрал сайн уу? Оо сайн. Сар шин сайхан уу? Оо сар шин сайхан тэгээд дөнгөж одоо шиний хэдэн болчихваа. 4-5 болчихвоо. Шиний 5-6 болчихвоо. 5-6 болчих. Тэр хэвцээ болчих. Манайхаа чи сайхан цагаан сараа сайхан тэмдэглээ. Өгччүүдээ сайхан баярлуулна тэгээд Америк доллар хэр олж ийг асуугаад гэж байна. Бэк гэж байгаа Америк доллар хэр олж. Оо зөндөө. Сая хүрэхэд арай болоог байна. Сая хүрэхгүй байгаа. Арай сая доллар хүрэхээр найраа хийх юм уу? Сая тикийн найраа. Сая хэлгүй яхаа. Гэхдээ маш ойрхон байгаа гэж бодож байна. За. Нью-Йоркд бол цагийн зөрөө 13 цагийн зөрүүтэй байсан Монголоос. Чикагод бол 14 цагийн зөрүүтэй биш дээ Монголоос. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийн хөтлөгч Euro Travel. За урцаа Чикагод анх ирж байгаа анд те. Чикаго сайхан байна шүү. Салхитай юм байна. Энд харин утаа салхиад алгуулах газар байна шүү. Тийш дээ. Энэ Windy City гэдэг багхгүй. Салхитод. Чикаго. Бүр алдартай шүү дээ. За манай Америкийн Чикагогийн жуулчны автобус. Яа. Энэ Америкчиг бүх юм нь том байгаа шүү. Big size, XL size. Энэ одоо хэдэн суудалтай юм бэ? 40-50 суудалтай юм уу?
За Millennium Park шиг сайхан том парк байдаг юм байна. Энэ хажуудах энэ Задгаа театр нь бас их гоё юм байна. Энэ паркууд том тусмаа гоё байдаг юм биш үү? Манай хол айлтгаар паркуудаа том орд бариул зүгээр юм байна да. Бүр болж өгөн нууртай тий. Да. Тэгвэл их гоё юм байна. Ер нь хиймэл нуур хийгээд одоо тэр борооны усыг яаж яах вэ хийх үгээ тий. Тосч мосох тиймэрхүү юм хийгээд гоё юм. За Чикаго хотын Millennium Park дээр ирчээд байна да. Тэгэхээр энэ хүн болгоны ирдэг энэ шошгхийн юу чихийн чи янз бүрийн гоё нийтлэм зэвэрдгүй югаар бас их гоё хийсэн байх шүү энэ бас. Яг л толь шиг юм байна. Тий монголчууд болгоо ирдэг юм байна энэ. Зэвэрдгүй юм шүү. Зэвэрдгүй. Тий титан маяг юм байна. Одоо манай нөө Чингис хааны өшөг хийдэг шиг тийм материалаар хийсэн байна. Чикаго өнөөдөр л аюу гоё байна. Нартай сайх өдөр байна. Чикагогийн монголчуудын өсчөө орлоо бас тэнд их монголчуудтай таарах юм байх шүү юм суугаад байвал. Америкийн 3 дахь том хот Чикаго хотод түрээд ирчлээ. Чикаго хотын төв хэсэг Millennium Park дээр байдаг Chicago Bean гэдэг тэн дээр үрээд ирчлээ. Тэгээ бидний ард харагдж байгаа энэ Chicago Bean бол 2006 онд энд баригдсан юм байлаа. Тэгээ энэ болохоор ургамлын үрийг бэлэгдэж хийсэн юм шиг байгаа. Bean гэхээр одоо нэг шошч гэдэг юм уу, үрч гэдэг юм уу тийм утгатай юм байлаа. Тэгээ тэрийг ингээд энэ 100 эдэн шиг юм ган төмрийг хооронд нь ингэж гагнаад хийчихсэн. Тэгээд ингээ харахад бүр толь шиг ингээд өөгүй гоё болгоцсон өнгөлцсөн юм байна. Тэгээ Чикагод чи 2.7 сая хүн амтаагаараа Америкт эхнээсээ 3 жигсдэг юм байна. Нью-Йорк LA 2-ын дараа ордог юм байна. Нартаа сайхан өдөр байна. Нэрж ирсэн байна да. Нэржгээ хүмүүст шүү дээ. Тэгээ доор нь орж үзгөө энэ. Харин тэгээ Чикагод ирсэн хүн болгоо энд ир зураг авахулдаг юм байна. А доороо ийм хүндий юм биш тараа. А доороо ийм хонхоргоотой юм байна. Энд чинь ийм доороо ийм хонхоргоотой юм байна шүү дээ. Дээшгээ ингээд вау. Чикаго ч нэ үрийнхээ экспортоор тэргүүлдэг гэдсэн тийм хамгийн том дэлхийн том үрний үйлдвэр үүдэх байхгүй. Одоо нөгөө бидний нөгөө 3 сарын 8 мартаар цэцэг үүдгээс тэрний чи үр мөрийг хүртэл энд хийдэг. Бүх том үрнүүдийг энд хийгээд дэлхийн өнцөг үүднүүд гаргадаг. Тэрийг яагаад энийг хийсэн юм шиг байна. Үрийн экспортоор нэгт ордог гэж штэ Чикаго ч. Тэгээд энийг бэлэгдэж хийсэн юм шиг байгаа. Одоо дараа жил энэ Чикаго Bean-ий 20 жилээ болох юм байна шүү. Бүлүүмбэрээр гарч яхад бас нэг тийм харагдчихсэн юм. Ийм ч нөгөө дэлхий чи өсгөлэн болоод ер нь хоол хүнсний тэжээл нэг эдгэр чи нөгөө үр тариаг будаа эдрий чинь яаж яах вэ гээд одоо тийм юу хийж байгаа байхгүй юу хэлээд ич нэг бордоо одоо хүмийг бордоо асар гэдэг юутэй хэдэр нь ердөөсөө одоо 40-50 цент ургадаг 30-40 15 16 цент мэн ургадаг юм шууд тэрийг хийснээр 40-50% болдог гэдэг. Бүлүүмбэрээр танилцуулсан юм биш. Тэр бас нээлтийг хийсэн байхгүй энэ Америкууд ч бас. Энэ үр нь гэхдээ азотын хийтэй үр гаргасан байхгүй Америкууд. Тэгэхээр тэр нь амар сайн ургасан байхгүй. Хүчтэй тийм үр юм шиг. Зөв. Тэрийг нэвтрүүлсэн байхгүй. Тэгээд энэ ийм том хэмжээтэй ийм гоё үр хийсэн биш. Энэ яг үр тариал тэгэхээр хурцаа бас түрүү ярьсан. Яг нэмээд хэлчихэд Чикаго хот бол энэ Иллинойс мужи болохоор Америк нэгдсэн улсын Эрдэнэ шишийн тариалтаар ерөөсөө нэгт явдаг юм байлаа. Иллинойс мужи ер нь хаач явж исэн Эрдэнэ шишийн тариалангийн талбайтай ер нь таарлах нь бол нэг энгийн зүйл юм шиг байлээ. Одоо хажуу талд Индиана мужи байгаа шүү дээ, тийм. Индиана мужийн Гари гэдэг хот байдаг. Том гангийн үйлдвэртэй. Энд чинь Чикаго хотын энэ хотчлт энэ бүх юмныхын төмрийг бол тэндээс хангадаг байсан гэсэн. Ер нь хүнд үйлдвэрүүд их хөгжсөн. Анх бол энэ Чикаго хот бол ер нь ажилчдын тийм хөдөлмөрчдийн тийм хот байсан гэсэн. Тэгээд тэрнийхээ түүхийн явцад бол маш их хөгжөөд одоо бол Америк нэгдсэн улсын 2 дахь том хот гэсэн баха. Их том хот юм байлээ. Дэлхийн бүх өрсөлдөөнчүүд ирээд энд мөнгө олж энд толгойтой мөнгө олно гэдэг шиг бүгд л хийсэн байхгүй. Тэгээд Америк орныг бүтээхэд үр тариаг бүтээсэн юм шүү дээ хурдтай. За тэгээд Чикаго хот бол 1837 онд үүссэн гэж үздэг юм байлаа. Энэ жил 188 жилийнхэн ойн болж байгаа юм байна. Тэгээд Чикаго хотыг чинь ерөнхийдөө Францын Жан Баптист гэдэг хүн ирж одоо үүсгэн байгуулсан гэж үздэг юм байлаа шүү дээ. Тэгээ бодвол 1837 онд энд анхны барилга баригдаад Чикаго хотыг одоо үүсгэн байгуулсан гэж үздэг юм байна. Биений хажуу талд нөгөө Задгаа театр гэдэг юм биш том. Айгүй том Задгаа театртай юм байлаа. Тэгээ Millennium Park чинь одоо Нью-Йоркоор бол одоо Централ парк гэсэн үг юм байна шүү дээ ер нь.
Нью-Йоркийн Централ паркийг одоо зүүрлүүлэхээр ийм том парк юм байна бас. Энэ хавийн ер нь нэршлүүд нь дандаа нутгийн уугуул иргэд одоо индианчууд тэгээ янз бүрийн тэр Широкийн тэргээд омгуудын нэршил аягүй их байд юм байна. Тэрнээс гадна анзаарсан юм юу гэхээр ийм Нидерланд, Бэлэг, Англи те янз бүрийн юм нэршлүүдтэй байна. Энэ гудамжууд нь, хотууд нь, ойр хавийнхын тосготууд нь тэгээ ерөнхийдөө миний хувьд бол юу гэж бодож байна гэхээр энэ Чикагоч ер нь олон үндэстний одоо тэ цуглуулсан олон үндэстнээс одоо цагаач нарыг цуглуулсан ийм хот юм байна. Чикагогийн ард түмэн чи Абрахам Линкольноор их бахархдаг юм байна. Автомашиныхын номер дээр нэг Land of Lincoln энтергээ биччихсэн. Тэгээ тэр нь ямар учиртай юм бэ гэд сонирхсон чинь Линкольн чинь Чикаго хотын амбан захирагч байсан юм байна шүү дээ. Тэгээ тэр үедээ болохоор нөө боолуудын эсрэг аягүй хийсэн байлээ тийм. Боолчлыг байхгүй болох талаар ингээд энэ явсараад Линкольн чи ер нь ерөнхийлөгч болж байгаа шүү дээ. Америк улсын ерөнхийлөгч болж байгаа. Америкийн 16 дахь ерөнхийлөгч болсон юм байна. Тэгээ нөө хоёр Америкийн нөө иргэний дайв гарсан шүү дээ. Нөө зүүн баруунаараа. Тэгэхэд чи энэ эсрэг талынх нь одоо баруун зүүнгээ үзэхэд чи бүх харууд нь Линкольны төлөө явцсан байхгүй. Яагаад бол Линкольн чинь болохоор би ингээд Америк улс ялах юм бол боолчлыг ингээд байхгүй болгоно гэхээр тэнд дүүнөө зодуулаад өдөр шөнө хөнгөн үйлдвэрүүд кинон байдаг гэсэн амар боолуудыг хөлөөсөө мал шиг үздэг. Тэд нар чи ихслүү өсөж байгаа шүү дээ. Ихслийн хөдлөлөд тэмцсэн байхгүй хараад юм. Тэгэхээр чи нөгөө Линкольн чи өөрөө бүр хувьсгал хийсэн юм байна шүү дээ. Бараг нөгөө одоо жишээл Францын хувьсгалаар ингээд боолуудыг эргчлөөтэй болголоо гэдэгтэй адилхан Америкт энэ боолуудыг чөлөөлөх юм дээр маш том гавьяа байгуулсан юм Европ байна. Европ чид чинь боолуудыг бүгдийг нэгээд хоригдлоо гэсэн юм. Ерөнхийдөө бас айгүй юу хийсэн л дээ. Линкольн чинь 193 см өндөртэй хүн байсан гэж байгаа шүү дээ. Туранхаа айгүй өндөр хүн байсан байгаа. Цэргийн хүн байсан мөлий тий. Бас жанжин хүн байсан юм шүү. Бас амар бууж мууддаг байсан гэж ярих юм байлээ. Ер нь арчлаг гэдэг юм чинь үндсэн хүн л дээ. Америк бол яалтчгүй шарн байна уу, Азууд нь байна уу? Зүгээр нэг дэгш хэрэгтэй амьдрал гэсэн уриалгатай Америк орнч явчихж байгаа. Тийм шүү дээ. Тий. Боолчлыг байхгүй болсноор одоо амьдрал тэгш болоо тий гоё. Хөрөнгөтэй хүний хөрөнгийг бас хамгаална гэж байна. 1809 онд төрсэн юм байл ш Линкольн ч. Тэгээд 1865 онд илүү нас орсон юм байлаа. Агуу хүн шүү. Америк орныг бас хүчрэг болгосон хүн шүү. Тийм шүү дээ. Америк орн түүхий судлал богинохон шүү дээ. Гэхдээ богинохонд яаж хүчрэг болгосон? Өөрөөр тийм байхгүй энгийн. Энэ Америкийн ирчлөө. Хүний эрх ирчлөө. Хүний эдийн засгт руу хамаагүй халдаж болохгүй. Хүний эдбэр газар руу халдаж болохгүй. Тэгээ бүх хүн буутаа энэ ч бас айгүй үйгүй тийм шүү дээ. Эдбэр газар доор буут чинь чи бас харахад ингэсэн үсээс бас эвгүй. Тийм шүү дээ. Ихтэй ирчлөөтэй гэдэг байгаа шүү дээ. Энэ нөгөө нэг Линкольн чинь бас юун дээр байдаг үстэй. Одоо энэ нөгөө Америкийн Рашмор гэ уул байдаг шүү дээ. Дөрвөн хүний толгой байдаг шүү дээ. Тэрний нэг нь баг Линкольн баха. Тий. Тэгээд нөгөө хин биш Бенджамин Франклин гэл. Тэгээд Америкчийн лидерүүдэд дэмжиж амар өгдсөн юм байлээ. Тэр нөгөө банк санхүүгийнх нь босс нь JP Morgan тэгээд JP Morgan гэж байсан юм байлаа. Тэгээд нөгөө Джон Рокфеллер энэ төр гэ тэ. Мундгууд чинь юу яалчгүй амар өдөл та. Наас нь Америкийн нөгөө нийслэл Вашингтон DC-д очиж байсан. Тэгээд тэнд бол Абрахам Линкольны бүр маш том цогцлбор байд юм байл шүү дээ. Линкольн катедрал гэдэг. Суулчихсан бүр ингээ тэ. Урдаа маш том юм усан хориглоор өндөртэй тий. Тэгэхээр энэ Америкт энэ эрхчлөөний орныг байгуулахад Абрахам Линкольн гэдэг хүний гавьяа бол үнэхээр агуу юм шиг байна. Тийм байж энэ тэндээс бүх хүмүүс хөрөнгөө аваад энд ирж амьдарч байгаа байхгүй. Тэгээгүй энд Америкч жоохон тийм хэцүү юм байх юм бол хүмүүс ирэхгүй шүү дээ. Европын баяжууд Европтаа л амьдрна. Ийш шаардлагагүй байхгүй. Энд ирээд идэж чинь том эдэмсэл газар аваад яндаанчуудаас тэр нэг чи яриад байгаа юм шүү дээ. Ердөөсөө л энэ байхгүй. Тэгээ энэ Абрахам Линкольн чи 16 дахь ерөнхийлөгч гэхээр чинь одоо 47 дахь ерөнхийлөгч гарсан байна. Одоо манай Трамп ч бол 45 47 дахь ерөнхийлөгч юм байлээ шүү дээ. Тэгэхээр одоо Абрахам Линкольноос хойш баг 30-аад ерөнхийлөгч ингээд гарцсан байгаа байхгүй юу? Тэгээ Америкийн баячуудыг ингээд одоо нөө олигарх гэдэгээс манайх яриад. Тэднийг бас судлахаар тэдний үе удмаараа ингээд хөрөнгөө бас яг ингээд хамгаалаад авалдсан байхгүй. Тэгэхээр бизнесээ доктортой байна гэсэн үг байна. Бизнес доктортой байна, бүх юм доктортой байна. Татвар нь яг болж ийн гэсэн үг байна. Зөв. Докторгүй бол тэрий чи нэг нөхөр ачичаал юу ч их бүгдийг аваад тэгэл бизнесмений шиг Америкт үр удам хүүлж авахгүй шүү дээ. Эрхчлөөний бодлого урт хугацаанд барьж байгаа л гэсэн үг юм байна шүү дээ. Ер нь бол тий. Тэгээ хөрөнгө хүний бас нэг өөр гэсэн өмч хөрөнгийг бас хуулиндаа гой оруулсан шүү дээ.
Хинч дээрмж авахгүй шүү дээ. Үндсэн хөлөч нөө Бенджамин Франклин зохиосон байдаг шүү. Нөгөө $100 дэвсгэртээр байдаг. Тэгээ үндсэн хуулинд бас мундаг заалтууд байсан баха. Заалтууд байна. Европын тий. Францын, Германы юмнууд орсон баха. Одоо ингээл Трампын өрөм ингээл байж Трампын хүүхдүүдэнд эзэмшээд ингээл явж байгаа шүү дээ. Үе залгамжлаа. Тийм шүү дээ. Үе удамд амьд. Нэг олигарх гарч ирээд тэрийн дээрмүүд авчихгүй байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Энд чинь л Америк байхгүй юу ердөөсөө. Welcome America. Иллинойс гэдэг нь болохоор одоо нутгийн индиан хэлээр орчуулах юм бол эрэгтэй гэсэн үг юм байлээ. Чикаго болохоор энэ Широки омгийнхны нутгийн хамгийн хойд хэсэг байсан юм байлээ. Чикаго гэдэг нэршил маань болохоор зэрлэг сонгон гэсэн үг гэж байгаа байхгүй юу? Тийг сонин нэртэй юм байлээ. Тэгээ хажуудалтаа Мичиган нууртай, Мичиган нуурынхаа яг иргэдээр байдаг болохоор өвөлдөө их Мичиган нуурын жавар их Чикаго хот руу их үлээдэг. Тэгээд ер нь айгүй их хүүтэн бас ер нь хүүтэн мөртлөө цас их ордог. Тэгээд хамгийн гол нь салхилаад Мичиган нуурын жавар гэдэг чинь бас час илгэнэ. Тэгээд ер нь яг цаг агаар нь манай Монголтой адилхан бас их монголчууд их амьдардаг. Чикагод одоо ойролцоогоор 20,000 монголчууд амьдардаг гэж байна. Энэ сая Чикаго хотын монголчууд хэлж байна л да 20,000 монголчууд байгаа. 20 гэдэг чинь бас маш том тоо шүү дээ. Чикаготын парк дотроос ингээд айгүй гоё ийм задгаа стадионтой байна. Энэ дээр нь бол тоглолт моголтууд гой том тоглолтууд болд юм байна. Янз янзын улс орны бас тоглолтууд болдог энэ зум. Их гой сүрпризүүд энэ зум бол айгүй гоё юм шиг байна. Задгаа театрнууд үнэндээ л гоё юм байна. Янз юм биш шүү. Гой газар шүү. Яалчгүй том хүчрэг эдийн засгт орно гэдгээрээ барилга юмнууд нь бол амар юм байна. За цааш явцгаа манай хаа. Трамп ахын байшин сүндэрлж ин да Чикагод. Дональд Трампын байшин. Трампын хажуудлын байшин гоё байшин биш үү? Цаатлага нь юу ч парклэг шүү дээ босоо. Тийм үү. Тийм байна. Тэр үү? Тийм биш үү? Тэр Эрдэнэ шишин хэлбэртэй тэр чинь 40 давхар автомашины паркинг гэж шүү дээ. Доотлын хэсэг. Доод хэсэг нь үү те? Дээд хэсэг нь апартмент юм биш үү? Сод амар хийсэн. За энэ Трампын байшин бол хамгийн том байшин юм шиг байна. Трампын зочд буудлын офс зочд буудал байдаг байлгүй гэж бодвол. Бас ер нь Чикагогийн даунтаун чинь Илигийн даунтауныг бол дагуулахгүй гоё юм биш үү? Энд чинь дундуур гол молтой тэгээд энэ байшингууд нь сүртэй юм биш үү? Ер нь бол цаг агаар ийм Сайхан өдрөө шүү. тий хүүтэй юм шиг ирнээсээ гоё нартай гоё өдөр байна тий. Зүгээр жоохон салхитай зэрэгтэр тий. Тий. За яг энэ хараа нөгөө Трамп байшин яг энэ хажууд байт юм биш үү? Яг энэ круз чи ингээд энэ Трампын яг хажуугаас явд юм байна. Трамп байшин чи өөрөө Чикаго голынхоо яг ирэг дээр байт юм биш үү? Трампын байшин. Трампын байшин тий. Wendell Boat Rides. Тэгээ ноён ерөнхийлөгч бол энэ нэгдсэн улсын гольфийн бизнесийг бүгдийг бадсан гэж байгаа. Энд чи гольфийн эрхийг авахд зүгээр жилийн $95,000 төлдөг гэж шүү. Ингэдэг гинэ гольфийн клубт одоо жишээлбэл хэлсэн шүү дээ. Тэгэхэд одоо жишээлбэл нэг хүн жилийн $95,000 төлөө тэр нь бол зүгээр гольф тоглох зүгээр эрхэл авж байгаа. Тэрнээс очиж тоглох болгондоо төлбөрөө тоглосон төлбөрөө бол дандаа төлдөг. Зүгээр эрх авахд л тийм үнэтэй юм байлаа. Тэгээд бизнесмэнүүд нь энэ $95,000 төлчөөд тэгээд тэнд нь бизнесийн юм дээшээ ахдаг. Ягаад гэвэл дандаа том бизнесийн юунууд тендер маяг юм авдаг юм биш үү? Тэгээ манай нэг ооёгийн найз нь тэрэнд орох гэсэн арай л 95,000 5 жилийн дараа л тийшээ орё гэсэн гэж байгаа. Тэр амар байгааз. $95,000 төлчөө тэгээд гольф тоглонгоо том ажлууд авдаг гин. Ажил авдаг гин. Тэгжээж байгааг болдог гин. Тэгэхээр энэ Трамп ч ер нь бас юу юм шүү. Ер нь бадцсан юм шүү. Тендер бүх юм аа. Манай круизны хүмүүс чи бүр дүүрчлээ нөгөө. За олуулаа крузер явах шиг сайхан юм алга та. Тий. Дэлхийн бүх жуулчтай цуг явах гэж байна да одоо. Круиз маань ирж гоё юм штэ. билээ шүү бас. Нью-Йоркийн круиз, шөнө круиз бас гоё юм билээ тий. Энэ крузер явахаар өстө хөлдөж өгнө штэ гэдсэн. Өнөөдөр ямар азар штэ ямар гоё өдөр байна. Дулаахан одоо өглөө хасхныг байсан. Одоо нэмх рүүгээ орцсон байна. Нэмх 2 байна. Нэмх 2-той байна уу тий. Тэгэхээр гайгүй штэ. Даахгүй янз юм. Эдний круиз болохоор н онцлог нь яг энэ даунтаун өндөр байшингуудынхаа дундуур нь явдаг тэрүүгээр их онцлогтой юм байна шүү дээ. Тийм байна. Тий. Одоо Нью-Йоркийн круиз чинь болохоор нөгөө хотоос гараа явчихж байгаа шүү дээ. Тий. Хотоос гараад хотын захаараа явчих. Энэ бол бүр яг энэ
өндөр барилгуудынхаа дундуур нь ингэж явдгаараа онцлогтой юм байна. За одоо суулаа даа ингээд крузэн дээр. Энэ доктор бидний солонгосууд гэж бодсон гинэ. Тэгээд дараа нь сонсож байгаад гэж бодсон. Сонсож байгаа бидний Монгол гэж мэдсэн гинэ. They're going on the back, that's what they say. Are you studying here? No, we're from Ohio. Ohio. And we're just visiting. Okay. Vacation. Ohio mo vacation. You vacation too? Yo, me too from Mongolia. Yeah. Come to Ohio. Yeah. Ohio's better. Yeah. Yeah? How far from here? Ohio. Drive 5 hours. Plane too. Okay. Yes. They're going on the back. Thank you. Thank you. За ингээ манай завин дээр цуг сууж байгаа эмэгтэйчүүд хамгийн наадлын охин Гватемалих гинэ. За саатлын хоёр болохоор Перугээс ирсэн юм байна. Тэгээд you guys speak Spanish. Испанаар ярьдаг гинэ. Тэгээд бид нар ингээд монголчууд гэдгийгсэн чинь айгуу гоё сонирхоо те бид нар хаагур Канад манадаар ингээ аялж байгаа ирсэн гэдээ бас ярьлаа. You guys first time in Chicago, right? First time. Yeah, like me. Please greeting for Mongolian people. Mongolian people. Some we need to send a greetings. message. In Spanish, Yes. in Spanish or Oh, in English. In please. English? Yeah. Yeah. Dile un mensaje para Mongolia. Okay. Hi, we're here in Chicago in a really cold day. Windy. Yeah. Hi. Thank you. Okay, so ahead of us and to the right, we're going to start with that rectangular dark steel tower. Dark steel tower ahead to the right is a great place to start our tour because it is international style. За энэ нөгөө нэг Bandero. So dark steel tower on the right. Эрдэнэ шиш гэдэг барилга байна. 40 давхар. Гараж тэгээд Тий. дэшиг орон суусан. Тий, харин 40 давхар доод хэсгээрээ гаражтай. За энэ Чикагогийн төмөр гүүрүүд нь лаг юм аа. Тийм байна. Оо тэр араа зогсоолууд машинуудаа тэгээ тавьчих. Тийм байна. Асад шийдэл юм шүү энэ. Лаг биш шүү те. Тийм, лаг шийдлээ. Харин Барилга юм бол. Доошогоо зогсоолтой. Одоо манай Монгол зогсоол алдахгүй байгаа болохоор баг ингэсэн дээр юм шүү. Гэтэ энийг одоо дулаах хийж л те. Энэ бол гоё юм аа. Яалчгүй. Сайхан барилгуудтай өндөр сайхан барилгууд. Тэгээ бас давталцгүй хийх юм те барилгуудаа. Нэг ээж биш. Гэтэл тэр нь Тарамт цамхаг хамгийн лаг нь биш үү? тийм байна те. Яг эндээ бол хамгийн өндөр нь юм байна бас. Хамгийн ороод тэр хүүтэн болж тий. Тэгж чинь. Тэр машин паркинглыг харж байгаа шүү дээ. Энэ араа Амар Тэр нь шиг байл. зогсоолч юм биш алдартай. Тий. But not all of his students ended up liking rectangles. The like seafood this. mood. On the right side of the boat, these two circular айлууд towers дээрээ. were designed by one of these Маш үнэтэй апартмент. Тийм ээ, These тийм two ээ. circular towers are from алдартай. Marina City. They're from 1968 by Bertrand Goldberg. Goldberg was inspired by nature. Том төмөр гүүрүүд бол өстой амар юм аа. Ер нь ингээд Нью-Йорк, энэ Америкийн хотууд, энэ Канад, манад эдгээр чинь бас төмрийн технологи тэр үедээ амар байсан юм байна да. Төмрийн үйлдвэрлэл, гангийн үйлдвэрүүд нь бол үнэхээр ер нь Америк орныг бүтээс нь харагдаж шүү. Том каркасан барилгууд нь те дан ангаар ирсэн байл шүү дээ. Нью-Йоркийн барилгууд, хуучны барилгууд ган каркастай байшингууд байсан байна. Энэгээр энэ Чикаго голын энэ сувгаар том усан онгоцнууд явдаг юм байлээ. Тэгээд тэрийг нэвтрүүлэхийн тулд энэ одоо гүүрүүд нь нэлээд гэхдээ удаж байгаа хуучны гүүрүүд юм шиг байлээ. Бүгд ингээ онгоодог. Тийм гүүрүүд байна. Тэгэд энэ Чикаго голынхоо хоёр эргээр энэ Чикаго хот ер нь үүсгэн байгуулагдсанаас хойш баригдсан их хуучны гой стилийн байшингууд байдаг юм байна. Тий. Энэ араа энэ бас мэдээд түүхтэй байшин баха. Мэдээ хуучны л байшин баг шиг байна. Үнэхээр энэ голыг дагсан хөгжил цэцэлтэйг ер нь дэлхийн бүхэл улс орнууд их гоёор ингээд хийх юм аа. Манайх ч бас манай Улаанбаатар манай туул гол ч бас үзэсгэлэнтэй гоё гол шүү дээ. Тэгээ туул голынхаа эргийг дагаад их гоё ингээд бүр юм том биш ч гэсэн нэг таарсан завийн явуулаа тий. Жуулчтай ингээд явуулдаг гоё ингээд амар чөлөө цагийн ингээд
айгүй нэлээ урт юм цэцэрлэг түрээлэн байгуудад бас ер нь гоё л юм шиг байна. За тийм хойно хараа хуучны галт хэрэг явж шүү дээ. Хуучны метро төмөр гүүрэн дээгүүр явж шүү дээ. 100 хэдэн жилийн түүхтэй юм явж байна да. Тэгээ энэ жил Чикаго хотын 188 жилийн тохиож байгаа юм байна. Ер нь бол Чикаго чинь 1870-ад онд нэг Чикагогийн одоо Great Fire гэдэг амар том түүмэр болсон юм байна шүү дээ энд. Тэр түүмрээс болж 100 гаруй мянган айлууд орон гэргүй болж исэн түүхтэй юм байна. А тэгсэн ч гэсэн Чикаго чинь хүн ам нь бол тэр түүмрийн дараа маш их өссөн гэж байгаа байхгүй. Буцаагаас эргэн засварлалтаа хийгээд буцаагаад байшин барилгуудаа босгоод айл өмнөрүүдээ гэр оронтой болгоод ингэ явж ирсэн юм байна. Тэгээ Чикаго хот бол одоо яагаад Америкийн 3 дахь том хот вэ гэхээр ер нь Чикаго хот чинь ингээд боловсрал, аялал жуулчлал, аж үйлдвэр, тэгээ технологи те одоо бүх зүйлийн ийм төв болсон одоо Америкийн санхүүгийн төв болсон ийм хот юм байна. Сая бидний төвөр аялж явсан чинь бас Чикагогийн одоо хөрөнгийн биер чинь бас ер нь том юм байна шүү дээ Америкт бас. Тэгээ одоо үнэхээр одоо миний хувьд бол одоо Америк зөндөө олоодаа ирж ирсэн. Гэхдээ Чикагод анх удаа ирж байна. Үнэхээр гайхамшигтай гоё орчин үеийн байшин барилгуудтай орчин үеийн болон хуучны байшин барилгуудыг одоо хослуулсан ийм гайхамшигтай хот юм байна шүү. Та бүхэн Чикагод ирвэл заавал энэ гоё крузэн сууж үзээрэй. Чикаго хотоор сайхан 2-3 хоног сайхан аяллаарай. За нэг өдөрт бол энэ Чикаго хотыг л үзэж барахгүй юм шиг байна. Маш их үзэх юмтай хот байна шүү. Тэгээ одоо хүүхэд байхад одоо бидний мэддэг Чикаго юу вэ гэхээр алдарт Майкл Жордан тэгээ Чикаго Буллс багийн мэддэг байлаа шүү дээ. Саксын үзэл гайхаад. Тэгэл тэр одоо Америк тэр хараа гүүр онгоцсон байгаа байхгүй юу? Одоо сая бидний ярьжсэн шиг нэг гүүр нь ингээд онгоочсон. Тэгээд ер нь альва энэ том хотууд чинь боловсрлолоор бас өрсөлддөг шүү дээ. Чикагогийн их сургууль гэж мундаг том сургууль байна. Иллинойсын их сургууль гэдэг бас сургуультай юм байлаа. Америкийн одоо гангийн үйлдвэр хөгжиж исэн үеийн түүхүүд чинь энд өстө бодитоор байна шүү дээ Чикаго хотод. За хамгийн гоё барилга нь над таалагдсан барилга бол Трампын барилга байлаа. Трампын барилга бол хэлбэр нь яг нөгөө Бурж Халифа шиг хэлбэртэй юм байна. Гэхдээ энэ бол мэдээж хэрэг Бурж Халифагаас өмнө баригдсан байлгүй бодвол тэгэхээр өндөр барилгыг одоо ингэж баригдгийг бас харуулсан жишээ нь бас энэ Трампын барилга юм байна шүү. Чикаго хотод. Тэгээ бид нар одоо өшөө зөндөө газруудаар явуулж та бүхэндээ сонирхуулнаа. Трамп Тауэр. Ийм өндөр байгаа шүү тий. Амар тий. Бас яалчгүй наа чи олигарх байгаа шүү тий Трамп бол. Барилгын магнат юм да. Үйл хөдлөлийн магнат юм да. Яа. Өвөл ерөнхийдөө дуусч байгаа гэж байна. Эдгээр болсод одоо ингээ хавар болж эхэлж байна. Хэд хоногоо сайхан дулаараад нэмэх хэмдэ орчин. Тэгээд шувууд бол хэрдэг гэж байна. Тэгээд энэ хавар болыг сайхан болдог гэж шүү энэ Чикагод. Энэ голын маань төгсгөл одоо шууд Мичиган нуураараа залгах юм байна. Яг хаацсан байна л да. Ер нь бол ус онгоцууд ингээд энэ сувгаараа гараад Мичиган нууртаа залгах юм байна. Мичиган нуур маань болохоор нутгийн Индиан хэлээр болохоор том нуур гэж байгаа юм байна. Одоо ерөнхийдөө энэ Чикаго хот маань болохоор Широки аймгийнхны нутгийнх нь хамгийн хойд хэсэг нь энэ Чикагогоор ингээд хилжижсэн юм байна. Дээр одоо хуучин индианчуудын үед бол тийм байсан юм байна. За тэгээ одоо уруудаад Трамп цамхаг дээр очоод круз аялал маань ингээд дуусчихна. Манайхаа тэгээ Чикаго хотод ирэхээр заавал энэ круз аяллаараа тэгээ Чикаго хотын тухай ерөнхий бас богинохон хугацаанд айгүй ойлгомжтой тийм мэдээллийг авч болох юм байна. Чикаго хотын түүхийг бас ингээд тайлбарлаад өгч байна. Энэ барилга байшингуудын түүх нь бол ерөөс ингээд бүгд ойлгомжтой мэддэгээр байна шүү ингээд явчихвал. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харгууц, Европ стандарт, насан туршийн урлагд хөрөнгө Monte Carlo Luxury Residence.
Манай Чикаго гоё хот юм байна. Аялалд үргэлжилж байна. Энэ Чикагог чинь эндхийн монголчууд Чикаго гоё хот гэж байгаа шүү дээ. За Чикаго чи ийм улаан өрн гүүрнүү төмөр гүүрээр бол нэлээд гүүрээд юм шүү. Бараг 10-аад гүүр байна шүү. Энэ дотроос энэ айгүй үр мэц юм байна. Энэ гүүр нь 2 давхар юм байна. Доогуура юуны явд юм? Метроны явд юм байна. Метроны яваад. Сая бидний явахад бичлэгтэр гарсан шүү дээ. Тэр гүүр нь бас амар хийсэн биш үү энийг. Энэ ер нь 19-р зууны үеийн барилгууд голцсон юм байна. Тэгээ 20-р зуунд энэ сүүлдийн шилэн басаатай барилгууд нь баригдсан юм байна шүү дээ. Тийм ээ. Тэгээ энэ төмөр гүүрүүдийг чинь дандаа 19-р зуунд барьсан юм байна. Цэвэрстэй нөгөө гангийн чанартай юм биш. Америкчууд Андрю Карнег гэдэг нөгөө гангийн үйлдвэрийн нөгөө магнат байдаг шүү дээ, тий. Андрю Карнег ахын гангийн үйлдвэрээс гарсан төмрүүдээр л барьсан баг та. Бараг 10-д бар 20-д гүүр байсан уу сая. Тэгээ гүүрүүд нь бүгдээрээ онгоодгоор л онцлогтой юм байна. Круиз аялал чинь их бас сонирхолтой юм байна. Ягаад гэвэл ийм том даунтаунтай, ийм том хотод ийм одоо бараг нэг Амстердамын дундуур явж байгаа юм шиг. Амстердам чинь бол тийм өндөр барилгууд байхгүй шүү дээ. Хуучны. Үзлэг маа тойроод гол нь ингээ тойроод хийж байгаа юм байна. Тий, хуучны. Тэгээ түгжрээгүй аюу гоё ингээ юм үзчихэж шүү дээ. Алсаас юм үзчихдэг. Бас тийм гоё юм байна. Гоёмсог юм байна. Хотын төв мө үнэхээр гоёмсог юм байна. Түгжрлийг амар шийдсэн байгаа шүү дээ. 2 юм зам байж байгаа. Тий. Өглөө хүмүүс хотыгоо төв рүү орж ажил хийн штэ. Тэнгуут 3 дахь замаа өглөө хотын төв рүү ордог болоо. Тэнгуут орой бүгдөө гэрлүүгээ хаус руугаа пентхаус маус руугаа очиж штэ. Тэнгуут юугаа уцаагаад нөгөө тийш нь болгож байгаа шүү. Бас их мэдрэмжтэй. Манайхан тиймэрхүү юм хиймээр юм байна. Тэгээ олон машин суусан тэдгээр зам мам гэдээ бас эдгээр чи амар юмнууд байд юм биш үү. Нэг хүнтэй жолооч нь бол тэр хурдны замаар явахгүй. Нэгдүгээр би замаар явал. Тэгэд 2 3 руу болохоор 3 4 хүнтэй олон хүнтэйгээл ингээ хөндлөөд хурд явуулах ажлын бүтээх гэдэг. Энэ бас маш давуу тал юм биш үү. Ер нь тэгээд энэ ойр хавийн мужууд нэг сонь нэртэй. Дандаа нөгөө нутгийн уугуул нэртэй юм ба шүү дээ. Иллинойс муж, Ohio муж гээл. Тэгэл Торонто, Ниагара гээл те. Сонь нэртэй газрууд чи ер нь дандаа тийм одоо Cherokee гээд мужийнхан байсан юм байна. Cherokee Jeep гээл байдаг шүү дээ. Энэ ер нь дандаа Apache янз бүрийн тийм энд уугуул иргэдийн омгийнхэн нэрүүдийг айгүй өгсөн юм байна энүүгээр. За бидний ард харагдж байгаа энэ Trump Tower болохоор Чикагогийн 2 дахь өндөр барилга юм байна. 2009 онд баригдсан юм байна. 423 м өндөртэй юм байна. За хамгийн өндөр барилга нь болохоор Willis Tower гэх. Тэр нь 442 м өндөртэй юм байна шүү дээ. Ер нь энэ Чикагогийн барилгууд ч бас загвар магвар те бусад бүх өнгө үзмжээр бас гайхамшигтай юм аа. Бас заавал ирж үзмээр хотын нэг юм биш шүү. Америкт ирэх юм бол үнэхээр би бол Чикагог ийм гоё хот гэж бас төсөөлж байсангүй. Үнэхээр гоё хот байдаг юм байна. Мичиган нууртайгаа Чикаго голтойгоо ингээд үзэсгэлэнтэй энэ Чикаго хот чинь ингээд байж идэг юм байна. Америкийн далбаа дандаа мужийн далбаатай цуг байдаг юм бэлээ. Энэ муж болгондоо далбаа мужийн далбаа нь өөр өөрчлөгддөг. Тэгээ ийм сайхан туг далбаагаа хүндцдэг ийм сайхан газар байна да. Чикагогийн алдарт United Center сагсан бөмбөгийн ордон дээр ирчээд байна. Домогт Майкл Жорданы хөшөөний өмнө ирсэн байна. Бас л домог шүү Чикаго бус баг ээ. Би ч бод Чикаго бус Жордан нэг шүтдэг. Дэнис Родман шүтдэг байлаа шүү дээ. Хамгийн сайн бөмбөг тасалтай, хамгийн сайн бөмбөгийг өрсөлдөгч хамгийн их шатаадаг хүн байсан байна. Шивээс мөрөөстэй чи. Толгоо молоо шивээстэй мөнгөөр бодцдаг тий. Ер нь итгээд нөхөрөөс шүү дээ хамраа хүмүүс алцаа. Тийм шүү дээ. Тэгэл хараал амар тийм хөдөлгөөнтэй тий. Тийм шүү дээ. Бидний хүүхэд байх ч одоо Майкл Жорданыг шүтдэг байлаа шүү дээ. Майкл Жордан ч эхлээд шууд 3 удаа NBA-гийн авраг болоод тэнгуутаа нэг бейсбол руу орсон шүү дээ. Майкл Жордан ч бейсболоор бас чилсэн шүү дээ. Тий. Тэгээд дараа нь буцаж бейсболоос буцаж сагсан бөмбөгтэй ирээд ахаад 3 удаа NBA-гийн авраг болсон шүү дээ. Энэ бол Майкл Жордангийн одоо all time leading scorer 29277 points авсан байна. За career leader-ийн assist 5000 assist хийсэн байна. Rebound самбраас бөмбөг авал тий 5086. Ер нь бол бүх цаг үеийн одоо тий гайхамшигтай тамирчин л та. Энэгээр ингээд нөгөө рекордууд нь бол бүр багтахгүй шахав шүү дээ ингээд тий. Яач ч домог юм аа. 84-өөс 85 оны одоо руки тоглогчийг авсан юм байна. Player of the Year 88 он гэл ингээл үзүүлэлтүүд нь бүгд байна. Тэгээ Майкл Жордан ч 1963 онд төрсэн юм байла. Одоо бол 62 настай. Тэгэд сагсан бөмбөгийн болон спортын ертөнцөөс төрсэн бас хамгийн эхний тэр бомтонгуудын нэг шүү дээ. Тийм баха. Одоо нэг Майкл Жордан пүүзээрээ одоо
3 тэрбум долларын хөрөнгөтэй болсон шүү дээ одоо. Амар байна шүү тий. Амар тийм. Magic Johnson бас нэлээд их хөрөнгөтэй гэж сонсч ирсэн. Тэгээ одоо энэ Chicago Bulls энэ United States Arena-аас гоё юм аа. Үнэхээр ирсэндээ бас аягүй баяртай байна. Chicago Bulls. Тийм, энэ домог тамирчны. Энэ пүүз нөгөө нэг одоо яг энэ хөшөөн дээр байгаа пүүз нөгөө нэг лаг загвар нэ шүү дээ. Тэр нөгөө юу нөө Carnet Magnet. Тэгээ яг нөгөө нэг хэсэг нөгөө хүмүүсийн яг өмсдөг байсан. Хамгийн анхны загваруудын нэг байхгүй энэ. 94 оны 11 сарын 1-нд энд тавьсан байж тээ энэ шүү. Тийм байна. Одоо хэдүүлээ нэг дэлгүүрлүүн орж үзье. Чикагогийн гой хувцсанаар тоглолт үзсэн гэж штэ. Харин тоглолтын үл өгнө үзчихмээр байх юм. Оо хин хараа Чикагогийн телевизээр гарч штэ. Оо хинчээ. Телевизээр гарч. Ямар гоё юм бэ? Энд чинь нөгөө шууд нэвтрүүлэг явж байна. Шууд нэвтрүүлэг явж тараа. Тий. Тэр яа. Энэ одоо хөтлөгч нь хэн гэдэг хүн юм бэ? Чикаго Буллс шууд нэвтрүүлэг. За жинхэнэ мөрөөдлийн юунууд чинь байна да цамцнууд чинь 1966 энэ гэсэн. Вау. Бас Майкл Жорданы бөмбөг хараа. Жордан шиг бөмбөг шууд ингээ хатгадээ шүү дээ. Жордан ч одоо ингээд бүр юм зарсаар байгаа. Тийм шүү дээ. Амар. Тэр бомтон болчихлоо шүү дээ. Тийм шүү дээ. Тэр бум долларыг даваа авчлаа шүү дээ. Том дэлгүүр байна. За одоогийн юм white might гэдэг. Одоогийн одуудынх нь юу шүү дээ. За white гэж ийм тоглогч байгаа юм байна. White ч од болоод байгаа юм шүү дээ. Нэг хэсэг нөгөө нэг Rose, Derrick Rose гэж сүүлд бас нэг байсан шүү дээ. Юу ч нөгөө Steve Kerr шүү дээ нөгөө Golden State-ийн дасгалжуулагч. Тэр чинь нөгөө нэг холбогч байсан. За энэ үнэхээр лаг юм аа. Энийг хараа. Энэ бомбрыг л хараа. Пипин хараа. Пипин байна. Ваа. Энэ ямар гоё юм бэ? Тийм байна. За энэс л авъя да. Жордангийнх нь хараа. За энэ дээр хараа. Энийг харуулчих. Ваа. За жинхэнэ одоо Жордан ахыг чинь юу энэ вэ шүү дээ. Майкл Жордан. Яа. Өш Родманых хөш тараа. Тийм байна үнэхээр. Жинхэнэ Чикагогийн юмнууд байна да энд. За ингээд Чикаго Буллсийн фэн хүн байна. Гэтэ энэ малгайг бол авчи. Энэ гинж чинь хэдэн 10 кг хүнд юм биш үү? Алтан гинж ингээ хараа Чикагогийн юутай. Дотортлон цагаан. $325 гэж шүү энэ. $325. 350 бол. Сая гаруй төгрөг юм тий. Бараг сая төгрөг. Ганцхан Jordan-ыг юу? Тий. Thank you. Ийм хараа. Малгай нь ийм уутмуудтай юм шүү дээ. Тийм байна. Thank you very much. За ингээ United Center-д ирсэн юм байна. Ганц малгай авч өмслөө. Chicago Bulls-ийн малгайг бас өмсч үзлээ. Хүүхэд байхад энэ Jordan-ы тоглолтыг айгүй хөхдөө тий. Одоо хүндэтгэж тий биширч үздэг байсан. Тэгээд бас их гоё газар байдаг юм байна. Энэ дэлгүүр нь 4 одтой дэлгүүр юм байна шүү дээ. Тэгээд энэ Майкл Жордан чинь тухайн үед кино минууд их тоглодог байсан шүү дээ. Бидний хүүхэлдэйн кино минууд дээр тоглолоо тий. Тэгээс домог юм байна. Үнэхээр. Тэр Майкл Жордан чинь нөгөө юунэ 6 удаа NBA-г авраг болсон. Тэр дундуур нь бас нөгөө бейсбол тоглохоос гадна Вашингтонд бас сүүл тоглож ирсэн шүү дээ. 40-30 настай байхдаа Вашингтон хотын Вашингтон DC-гийн баг тоглож ирсэн санагдаж байна. Тэгээ үнэхээр гоё юм байна. Энэ ордонд одоо 1990 онд Жордангийн үед та лаглаг тоглолтууд болдог байсан баг та. Шалт төсөндөл Blackhawks. Чикагогийн хоккейн супер баг байгаа. Тэнгүүлээ дотроо Бостны бас хоккейн. Ийм л хүн явж байна. Тэгээ битээр зүг явахаар би Бостон дээр очингуудаа бас юм Бостонгийн юу авсан. Энэ ихтэй нөгөө нэг Канадын Макгил их сургуулийн цамц шүү. Энэ бол за энэ Беккигийн цамц болохоор Бостонгийн хоккейн цамц. Тэгээ ингээд Бекки болохоор хоккей юм аваад би ингээд саксны юм аваад ингээд яваад байна. Энэ өшөө 1994 онд энд баригдсан юм байна. Тэгээд яг одоо энэ хэлбэрээр Жордан ч нөө бүх хувцсан дээр лого нь байдаг шүү дээ. Яг энэ логогоор ерөөсө Jordan брэнд чи энэ логогоор үүссэн байхгүй. Пүүзэн дээр чи ийм логотой, хувцсанаар бүх юм дээр ч гэсэн ийм логотой байдаг те. Энэ болохоор нөгөө нэг алдарт нөгөө нэг нисдэг тоглолт нь шүү дээ Jordan-гийн. Одоо нөгөө нэг торгуулийн одоо шиддэг хэсгээс үсрээд нөгөө тогтож байгаа. Алдарт одоо нисэлттэй нөгөө тоглолт нь шүү дээ Jordan-гийн. За, Chicago Bulls баг бол
1966 онд байгуулагдсан юм байна. Түүхэндээ 6 удаа NBA-гийн аварга болж исэн. 6 удаа аварга болохдоо зургуулантай нь одоо алдарт Майкл Жордантай аварга болж исэн. Тэгээд 8 жилийн дотор л 6 удаа аварга болсон байж таа. Энэ бол бас гайхамшиг шүү. Chicago Bulls Eastern Conference. За үзэгчдээ Чикаго хотын алдарт Blackhawks хоккей багийн тоглолтын ордных нь гадаа ирдсэн байна. Blackhawks баг болохоор Стэнлийн цомын 6 удаагийн эзэн баг байгаа. Энэхүү Blackhawks баг нь болохоор 1926 онд анх байгуулагдсан. Одоо эх жил 100 жилийнх нь ойн болох гэж байгаа юм байна. Би бол хоккейн дуртай. Ингээд Blackhawks багийнхаа бас энэхүү гайхалтай ордных нь гадаа ирсэндээ бас их баяртай байна. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. $16. Энийг авч шарж идэх юм уу яах вэ? Энэ амьдаар авь шүү дээ. Америкийн хүнс нийтлэгт ороод ирсэн байна. Энэ юу нэг Аз хоолтой газар шүү дээ. Япон, Солонгос, Ятад гэх. Төрөл үрээрээ байна даа гом гуч. Наа чи уус өндөгтэй гом юм шүү. Spice. За. Аав. Махичи. Энэс $16 гинэ тэр зураг. Поркч юу хамгийн хямдхан л да. Ер нь ясанбэр гадар хослос ийм хоолой гоё идсэн гоё. Тийм шүү дээ. Ер нь эдэнгтэй те. За ерхий тогоочгоо л үгэнд орно шүү дээ. Одоо манай хурцаа найз нь ганц хоолнд авьяастай шүү дээ. За бид Чикагогийн яг төвд алхаж явж байгаад нэг айгүй гоё хуучны нэг ресторанд орж ирлээ. 1969 онд нэгдэжсэн ресторан юм байна. Тэгээд ер нь Чикаго хотын түүхтэй холбоотой энд ерөөсө бүхэл юмнууд байна. Эртний кинонууд байна. Тэгээд загламасын эцэг одоо энэ Фрэнк Синатра, Мэрилин Монро, ерөөсө бүхэл Элвис Пресли, бүр Ал Капоне ч одоо Чикагогийн одоо айгүй алдартай гангстер штэ. Архины хуурай хууль гэж гарч ахт архины наймаж амир бас мөнгө төгрөг олж исэн гээл те Чикаго хотын хүн байгаа. Тэгээд ерөөсө бүхэл Чикаготой холбоотой одоодын киноны тухай бүх юм зургууд нь ичээ байна. Айгүй гоё юм байна. Энэ гэж байгаа байхгүй. Бид нэр пив уумаар байна гэж байгаа байхгүй. Тэгтэл одоо бүгдийг оргиж ирсэн байна те. Яа. Тэ. За энэ энэ том хотуудын одоо тэр Нью-Йорк төрөл төр загламасын эцэг киноны нэг зураг авалт хийжсэн ресторанд бид нар орсон шүү дээ. Тэр хүртэл амар алдартай. Энэ бас Чикагогийн хамгийн алдартай ресторануудын нэг юм байна. Энэ ресторан пиццагаараа алдартай маань жинхэнэ Итали маягийн пицца гардаг юм байна. Энэ ресторанд бол Америкийн киноны болон дуучдын, жүжигчдийн ийм хуучны зургуудыг цуглуулдаг юм байна. Бүр сонингийн хайшлбар янз бүрийн юм цуглуулсан. Одоо тэнд болохоор загламасын эцэг киноны жүжигчдийн зураг байна. Тэгээд Франк Синатра гэж дуучин байна. Мэрилин Монро, Элвис Пресли тэргээл дуучдын зургнууд байна. Бүр үүдийн хэсэгт нөгөө Ал Капоне мафийн толгойлогчийн зураг хүртэл байгаа шүү дээ. Тэр нь энэ Чикаго хот чинь Холливуудын мундаг жүжигчид бас зөндөө төрсөн юм байна. Робин Уильямс гэж жүжигчин бас энд Чикагод төрсөн юм байна. Гам Харрисон Форд бас Чикагод төрсөн юм байна. За мөн Америкийн эсрэг улсын ерөнхийлөгчийн гэргий Мишель Обама ч бас энд төрсөн юм байна шүү дээ. А тэг Walt Disney гэдэг хүн чинь 1901 онд энд Чикагод бас төрж ирсэн юм байна. Энэ хал чинь хуурай хууль гараад тэрийг тэгэлсний дараа гэсэн чинь амар алаа болсон шүү дээ. Хуурай хуулийн дараа тийм. Оо гадаа ч өвд болчихжээ.
Тий. Амар өш бас. Би дээгүүр нь метроны яваал. Аа. Намрын өдрөл бидэнд айчтэн ирдэ айны шолод лэштэн олсын дэгор цаштан отлоо широн вана цонхи тошта сэтгэл хөдлөн бодолд дурсамж тадраа